эх 7 хоногт шүүхэд өгөх болно гэдэг мэдээллийг аль бие усаар өгсөн байна. Сайн байцгаана уу? Улан Vibes тавтаа морилно. За ингээд та бүхэндээ сүүлийн үед Солонгос төдийгүй олон улсад шуугиан давуулаад байгаа жүжигчин Ким Сохёны холбогдоод байгаа хэрэг болон хамгийн сүүлд апдейт болсон мэдээллүүдийн тухай хүргье. Тэр Солонгосын драма ертөнцид үнэлгээгээрээ нэгт явдаг Солонгос төдийгүй Азийн хамгийн алдартай эрэгтэй жүжигчдийн нэг болох Ким Сохёны холбогдоод байгаа асуудлуудын талаар та бүхэнд эхлээд товч мэдээлэл хүргье. За жүжигчин Ким Сохён нь жүжигчин Ким Сэрунтэй насан туршаагүй байхад нь үерхсэн гэдэг асуудалд хамгийн томоор холбогдоод дээрэс нь Солонгосын ард түмэн нийтэсэн нарын уур бухимдал, шүүмжлэл болон маш их үзэн ядалтыг аваад байна. За мөн жүжигчин Ким Сэрун маань харамсалтайгаар 2025 оны 2 сарын 16-ны өдөр амиа хорлсон байдалтайгаар олдсон байгаа. Тэгэхээр анх бол түүний үхлийг 2022 онд гаргасан. За согтойгоор машин барьсан хэрэгтэй холбогдоод жүжигчний карьер нь дууссан мөн маш их үр төлбөр нөхөн төлбөрүүдэд орсон. Тэгээд сэтгэл зүй маш хэцүү байдалд орж депресд орсон учраас тэрийгэ дааж чадлаа ингээд залуу ирээдүйтэй жүжигчин маань амиа хорлсон байна гэж тухайн үед бол хүмүүс дүгнэж үзчихсэн. За гисэн чин 25 оны сая 3 сарын 10-наас ахуулаад Карусеру Янгусу гэдэг Солонгосын ерөнхийдөө улс төрийн талаарх мэдээллүүдийг аяг их оруулдаг, лайв мэдээлэл дамжуулдаг YouTube сувг байдаг. YouTube сувгаас жүжигчин Ким Сохёныг жүжигчин Ким Сэрунтэй үерхэж байсан. Тэр үедээ бүр насан туршаагүй 15 настай дөнгөж дунд сургуулийн 2 дугаар анги байхад нь үерхжсэн. Мөн урт хугацаантай хусын харилцаатай байж үерсэн хэрнээ хамгийн хэцүү үедээ бүр ингээд авраач, туслаач, надад жоохон хугацаа өгөөч гэж гуйхт нь хүртэл тэрийг нь үл тоосон. Дээрээс нь сэтгүүлчтэй дугаарыг нь өгч маш их дарамтанд оруулж исэн. Худлаа мэдээллүүдийг цацуулж байсан түн сэтгэл зүйд маш их сөргөөр нөлөөлж байж дарамтанд оруулсан гэдэг хэрэгт бол буруутгаж байгаа. Ослтой холбоотой маш их нөхөн төлбөрт орсон байгаа. Тэрнтэй холбоотойгоор тухайд харийн агентлаг нь байсан Ким Сохёны ахтайгаа хамтран байгуулсан Gold Medalist гэдэг entertainment-аас нь бол 700 сая воныг нөхөн төлбөрт нь төлсөн гэдэг мэдээллийг өгч байсан. За тэгсэн чинь тухайн нөхөн төлбөрийг шууд нэхэмжлээд маш Солонгосын нэг юм алдартай хуулийн фирмийн 3 хуульчийг хөлслөөд нэхэмжлэх явуулсан байгаа. 1 жилийн дотор энэ 700 сая воны үр төлбөрийг нөхөн барагдуулаа. За тэгэхгүй бол хуулийн арга хэмжээ авъя шүү гэдэг ерөнхийдөө жоохон дарамтлсан байдалтайгаар нэхэмжлэх явуулсан байгаа. За тэгээ Ким Сэрун маань энэ нэхэмжлэгийг хүлээж аваад гинт жоохон шоконд ороод 700 сая воныг яаж нэгэн жилийн дотор төлөх юм бэ гэд тэгээд Ким Сохёнтой холбоо барих гээд бол маш олон аргаар оролцсон, компани руугаа ярьсан, Ким Сохён руу залгасан. Гэхдээ компанийн нэг ч утсан аваагүй, Ким Сохён ч гэсэн утсан авахгүй, ямар ч хариу үйлдэл байхгүй байгаадсан. За тэгэхээр нь аргаа бараад нагц ихчийнхээ дугаараас бол мессеж бичсэн байгаа. Ахаа намайг авраач ээ. За би бол энэ төлбөрийг мөнгийг өгөхгүйгээд байгаа бишээ. Надад жоохон хугацаа өгчгөө. Би удахгүй ерөнхийдөө камбэка хийхээр бэлтэж байгаа. Тэгээд өөрийнхөө тоглох кино прожектуудаас тодорхой хуваар нь ингээ багаар ч гэсэн төлөөд явъя. Огт төлөхгүй гэж байгаа биш. Одоо бол төлөх боломжгүй байна. Тэгэхээр та намайг нэг авраач ээ. Надад жоохон л хугацаа өгөөч ээ гэд мессеж бичсэн байгаа. Тэгсэн чинь нөгөө Сохён чин ямар ч хариу бичихгүйгээр тухайн бичсэн мессежийг нь скриншот хийгээд ерөнхийдөө бол яг celebrity алдартай жүжигчид дуучид гэх хүмүүсийн л талаар яг мэдээ бэлтгэж бичдэг. Йонеге сэтгүүлч гэж байдаг. Тэр сэтгүүлчдэд бол шууд ингээд өгсөн байгаа. Энэ дугаар нь байна гэд дугаартай нь хамт. Тэнгүүд нөгөө сэтгүүлчд нь болохоор тухайн дугаараар нь холбогдоод янз бүрийн мэдээлэл асуугаад ертөөсөө тайван байх гайгүй сэтгэл зүйн дарамтанд оруулсан байгаа. Ким Сэрун жүжигчин Ким Сохёнтой холбогдох янз бүрийн аргыг хэрэгэлсэн боловч ертөөсөө эргэж холбоо барих гуцыг нь бол авахгүй байсан гэж байгаа. Тэгэхээр хүмүүсийн зүгээр дүгнэж
үзэж байгаагаар ингээ ямар ч холбогдох арга байхгүй байсан учраас энэхүү зургийг оруулсан байна гэж байгаа. Тэр нь болохоор жүжигчин Ким Сарун 2024 онд өөрийнхөө одоо Ким Сохёнтой хацраа нийлүүлээд нэлээд дотн харагдаж байгаа зургийг сторийн дээр оруулаад 3 минутын дараа устгасан байгаамаа. За сэтгүүлчид мэдээж яаж зүгээр байх вэ? Шууд л мэдээллүүдийг гаргаж эхэлсэн. Хоёр жүжигч маань үерхтэн байна. Хизэнээс яаж ээж үерхсэн гэх мэдээллүүдийг гаргаж цацаж эхэлсэн. За үүний дараагаар Ким Сохёны агентлагаас за энэ бол худлаа. Хоёр жүжигч ердөөсөө үерхэж байгаагүй. За зүгээр ингээд дотн одоо ах トゥ угийн харилцаатай байсан нэг агентлагт хариалагддаг учраас иймэрхүү зураг авахулсан байхаа. За жүжигчин Ким Сарун яагаад ийм үйлдэл хийснийг бид нар бол мэдэхгүй байна гэдэг аль биесны мэдээллийг цацсан байгаа. За түрүүн хэлсэнчлэн ер нь бол яг нөгөө мэдээ сэтгүүлчдэд болохоор дугаарыг нь цацсан гэсэн шүү дээ. Тэгээд дээрэс нь нөгөө зураг гарцсан үерхлийн цуурхал гарцсан байсан учраас сэтгүүлчид маш их Ким Сарунлөө залгаж мэдээлэл авахыг оролдож исэн. За тэгээд Dispatch гэдээ бас одоо одуудын үерхлийн мэдээллийг нэг сарын нэгэнд хамгийн түрүүлж цацдаг нөгөө алдартай нэг одоо вебсайт байгаа шүү дээ. Тэрнээс бас холбогдоод жүжигчин Ким Сарунлөө ингээд банк чат бичижсэн. Одоо яг тэр ямар мэдээлэл болоод байгаа аль нь үнэн зөв худлаа бид нар бол ингээд таны талд орсон байдлаар мэдээллүүдийг хүргэх болно ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар ямар нэг ингээд мэдээлэл авахыг маш их оролдож исэн. За дээрэс нь Чинүү гэдэг нэг ютубер байгаа. Ер нь бол алдартай одуудын хойноос маш их хөөцөлддөг мэдээллийг нь олж авдаг. Тэрнгээрээ эргүүлээ сүрдүүлдэг. Дандаа ингээд ийм сөрөг мэдээллүүдийг цацдаг юм алдартай одоо жоохон мууд халын гэх юм уу. Тийм YouTube сувг байдаг. За тэрнгээр бол Ким Саруныг огт зүгээр байлгахгүй байсан. 2022 онд нөгөө одоо согтуугаар жолоо барьж осол гаргасныхаа дараагаар байн гардаас нь мөшгөөд янз бүрийн худлаа мэдээлэл оруулаад цагийн ажил хийж явахт хүртэл тэрийг нь худлаагаар одоо зүгээр л ингээд хүмүүсийн анхаарлыг татах гэж ингэж хийж гин. Байнга л найз нөхдөдөө шоудаж цэнгэж явж гин. Ямар ч ухаан суусан зүйл алах гэдэг юм дандаа харлуулах талын мэдээллүүдийг бол айгүй их цацаж байсан. За энийг нь болохоор ар гэрийнхэн нь юу гэж үзээд байгаа вэ гэхээр тухайд Ким Сохёноос хахуул аваад жүжигчин Ким Саруныг бүр ингээд ердөөсөө л байхгүй болгох гэж оролдож исэн гэж үзэж байгаа. Тэгээд дээрэс нөгөө 700 сая воны нөхөн төлбөрийг нэхэмжилсэн гэжсэн шүү дээ. Тэрийг болохоор анх мэдээ цацагчаад эхлэхэд хүмүүс юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр нөгөө 2022 оны 5 сард гаргасан тэр автослын томоохон одоо согтуугаар жолоо байж гаргасан ослтой холбоотой бүх төрлийн нөхөн төлбөр гэж бодож исэн. Тэгсэн чи яг нөгөө нэг нэхэмжилсэн нөхөн төлбөр бүх юмнуудынх нь одоо нэхэмжлэх тэр хуулийн фирмээс явуулсан нэхэмжлийн цаасыг нь баримтыг нь гаргаад үзсэн чинь нөгөө нэхэмжлэхийнх нь тэр 700 сая вон нь болохоор зөвхөн Netflix дээр орсон жүжигчин Ким Саруны тоглосон киноных нь нөхөн төлбөр байсан. За энэ 700 сая воны нөхөн төлбөр болохоор зөвхөн киноных нь нөхөн төлбөр гэжсэн. Яаж гарч ирсэн бэ гэхээр сүүлийн 3 анги нь ерөнхийдөө хийгдээгүй үлдсэн байсан байна. За энэ дээр болохоор жүжигчин Ким Саруныг тоглох боломжгүй гэж үзээд дараагийн шинэ одоо дүр гаргаж ирэх тэрний зураг авалт продакшны ажлуудыг төлбөр нь 700 сая вон болно гэд хэмжилсэн. Тэрийг нь бол entertainment-аас нь өгсөн юм байна. Гэхдээ гэр бүлийнхэн зүгээс ийм нөхөн төлбөр гаргахгүй байх боломжтой байсан. Гэхдээ энийг entertainment-аас нь хаасан болохоор энэ төлбөрт унтсан юм аа гэж одоо үзэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жүжигчин Ким Сарун сүүлийн 3 ангита тоглоё. За тэгээд тоглоод хэрвээ ямар нэг асуудал үүсэх юм бол би тэр бүх хариуцлага өөрөө хүлээе гэсэн боловч entertainment-аас нь огт болохгүй гэд тоглоулаагүй юм байна. Тийм учраас нөгөө шинэ жүжигч олох дараагийн зураг авалт продакшны ажлууд гээд 700 сая воны нөхөн төлбөр гарч ирсэн гэж үзэж байгаа юм байна. За дээрэс нь жүжигчний одоо агентлаг entertainment нь жүжигчний ямар нэгэн байдлаар хамгаалж туслах ёстой байдал Ким Сохёны талаас бол зүгээр хэцүү үед нь ингээд хайцаа. Ямар ч тусламж үзүүлээгүй дээрээс нь нэмэлт дарамт шахалтыг үзүүлж исэн гэж байгаа. За жүжигчин Ким Сарун болохоор өмнө нь
YG Entertainment харьяалагддаг байсан. Тэгээд гэрээнд дуусч хахад жүжигчин Ким Сухён 2020 онд өөрийнхөө одоо энэ агентлагийг байгуулад тэгээ хамгийн ихний жүжигчнэрээ Ким Сэрүнийг авчирсан байгаа. За тэгээ тухайн үед болохоор гэр бүлийнх нь өөрийнхөө хайртай эмэгтэйг те бүх талаар нь дэмжих болно. Манад ороод ир хүрээд ирээ гэж дуудсан. Тэгээ Ким Сэрүнд бол маш олон саналууд иржсэн. Дээрээс нь YG Entertainment нь гэрээгээ дахиад шинээр хийя гэж яхад тэр бүх саналаас татгалзаад одоо өөрийнхөө үерхжсэн залуудаа тий жүжигчин Ким Сухёнд туслахын тулд ингээд тэр олон саналуудаас татгалзаад өөрийг нь сонгоод очсон. Гэтэл тэр бүгдийг нь үл тоогоод хамгийн хэрэгтэй үед нь өөрийг нь хайчлаа гэж үзэж байгаа. Ким Сэрүний одоо ар гэрээхнийг төлөөлөөд Касеон гэд тэр YouTube суугаар дамжуулаад одоо энэхүү мэдээллүүдийг цацаж эхэлсэн үед болохоор Ким Сухёны агентлаг энэ бол маш худлаа мэдээллээ. Худлаа мэдээлэл цацаад ах юм бол бид нар ингээд хуулийн дагуу маш хатуу арга хэмжээг авах болно гэд албан ёсны мэдээллийг гаргасан байгаа. За үүний дараагаар дахиад Касеоноос биднэрт маш олон зураг, нотлох баримт бүр ингээд тэ карьерээ чинь дуусгах бичлэгүүд хүртэл байгаа шүү. Ким Сухёныг үннээ хэл гэж бол шаардж исэн. Ким Сэрүний ар гэрээс ганцхан зүйлийг Ким Сухёноос хүсэж исэн. Тэр болохоор бүх зүйлээ хүлээн зөвшөөрөөд үннээ хэлээд албан ёсоор нээлттэйгээр одоо Ким Сэрүнээс болон ар гэрээс нь уучлалтгүй гэдэг зүйлийг хүсэж исэн. За өдөр ээлж дараатаагаар нөгөө зургууд нь цацагтаад одоо яг үерхжсэн нь үнэн тэ Ким Сухёны тал худлаа яриад байна. Үннээ хүлээн зөвшөөр уучлалтгүй гэдэг мэдээлэл за дээрээс нь цэрэгт байхдаа жүжигчин Ким Сэрүн рүү ингээ хоч өгцөн тэгэл хайртай шүү санаж гин гэдэг одоо битсэн захиануудыг хүртэл дэлгэсэн байгаа. За энэ үед болохоор хэсэг зур ингээд 1-2 өдрийн хугацаанд Ким Сухёны талаас бол ямар ч мэдээлэл хийхгүй чимээгүй байжгаад за эх 7 хоногт Ким Сухён оролцоод албан ёсны одоо бүх нотлох баримтуудаа гаргаад дээрээс нь бүр ингээ хэвлэлийн баг хурал хийнэ гэдэг мэдээллийг өгсөн. За энэ мэдээллийг амгцаа Касеон буюу Ким Сэрүний одоо ар гэрээг төлөөлж байгаа ютубер юу гэсэн бэ гэхээр за Ким Сухёнаа тэ аятайхан зөв мэдээлэл хийгээрээ хэрвээ тэхгүй бол маш олон баримтууд байгаа. Бүгднэг нь ингээд гэр бүлийнхэн зөвшөөрлөөр цацсан шүү. Чи айгу ухаантай зөвөр мэдээлэлээ хийгээрээ тэрийг чин харжээ. Харж агаад дараагийн арга хэмжээг авахаа шийднэ гэд шууд нөгөө лайв одоо YouTube мэдээллүүдээрээ бол хүргэжсэн. Тэгэхээр эх 7 хоногт албан ёсоор нотлохоон дээр суурлаад хэвлэлийн баг хурал хийн гэж байсан Ким Сухёны талаас одоо мэдээлэл гаргасан байгаа. 9 нүүр заяа. А4-ийн цаасаар 9 нүүр бичсэн мэдээлэл гаргасан байгаа. За мэдээлэл нь хамгийн эхлээд юу гэж хэлсэн бэ гэхээр Ким Сухёны биеийн байдал бол маш муу байна. Хажууд нь хин нэгэн байнга харж асарч авахгүй бол ганцаараа бол байх боломжгүйгээр ингээд сэтгэл зүйн маш их одоо айдас, дарамт, тэр траумад орсон байна гэж мэдээллийг бол өгсөн. Тэгээд зайлшгүй ингээд одоо маш их анхаарахгүй бол тэ амрааж анхаарахгүй бол болохгүй байна гэдэг мэдээллийг гаргасан. Тэрнгээр эхэлж ирсэн. За тэгээд бас юуг ингэж няцаагаад бас юуг хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр жүжигчин Ким Сэрүнтэй үерхжсэн бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хугацааны хувьд шал өөр байгаа. Жүжигчин Ким Сухён болохоор 2015 оны 11 сараас 2021 оны 7 сарын 7-ны хүртэл үерхэж байсан. 6 жилийн хугацаанд үерхсэн гэсэн бол Ким Сухёны талаас болохоор за үерхсэн нүнэ. Гэхдээ насан туршныхаа дараа буюу 2019 оноос 2020 оны дунд хүртэл хавар хүртэл үерхсэн гэдэг мэдээллийг бол өгсөн байгаамаа. За тэгээд дээрэс нь айгүй олон жилийн өмнө ингээд үерхээс салсан болохоор хүлээн зөвшөөрөхөд одоо үерхсэн гэхэд бас жоохон тиймэрхүү байсан ч гэдэг юм уу мэдээллийг багтаасан байгаа. За дээрэс нөгөө 700 сая воны одоо нэхэмжилснээ юу гэж тайлбарласан бэ гэхээр хуулийн дагуу заавал нэхэмжлэх гаргаад ингэж өгөхгүй болохоор компани зүгээр одоо хувь хүний ашиг сонирхлын төлөө мөнгө гаргацсан юм шиг
болж байгаа. Гэхдээ энийг болохоор бид нар Ким Сэрунд ямар нэг ингээд дарамт байхгүй нэгж байгаа зүйл шүү гэж одоо тухайн үеийн менежер нь дамжуулсан гэж бодсон боловч тэгээгүй байсан юм шиг байна гэдэг мэдээллийг өгсөн байгаамаа. Тэгээд өөртөө нь ярилцаж тохиролцоод бусад нөгөө үр төлбөр нөхөн төлбөрүүдийг нь бол өгсөн гэж байгаа. За мөн дээрэс нь Ким Сухёны ээжтэй уулзмаар байна. Тэ та манайхаар ингээ холбогдооч бид нар тантай холбогдоход чадахгүй байна гэдэг мэдээлэл хүрсэн байгаа. За хамгийн инээдтэй нь зөвхөн миний олж мэдсэн гэх юм уу харсан хамгийн инээдтэй зүйл нь юу вэ гэхээр 2019 оноос үерсэн гэсэн шүү дээ. Тэр мэдээллийг яг өгөхөөс өмнөх өдөр нь ингээд инстаграмаар явуулжсэн чинь нөгөө хятадын сайт дээр тавигдсан байсан юм шиг байгаа. Тэгээ хин нэг нь инстаграм дээр ингээд оруулсан. Тэгсэн чинь нөгөө одоо яг энэ дээр гарч байгаа зурагныхаа үед өмссөн байгаа энэ Ким Сэруны тишерт болохоор 2019 онд гарсан тишерт гинэ. Тэгээд тэгэхээр чин Ким Сэрун 19 нас хүрсэн байсан юм шүү. Солонгосоор яг одоо он сар өдрөөрөө 19 нас хүрчээж яг насанд хүрсэнд бол тооцогдтээ. Тэгэнгүүт Ким Сэрун 19 нас хүрсэн байсан юм байна штэ гэдэг мэдээлэл бол ингээд төрүүлээд одоо интернетээр цацагтаад эхэлсэн байсан чинь тэр мэдээллээр нь яг одоо няцаасан насанд хүрсэн үед нь үерхсэн гэдэг мэдээлэл тэрэн дээр тулгуурлаж хийсэн байгаа. Тэгээ өмнө нь одоо бэлдсэн байсан юм уу тэр мэдээллийг харсан юм уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд болохоор Ким Сухёныг одоо мэдээлэл гаргахаас өмнө нь тэр мэдээллийг харсан байсан болохоор юу вэ гэд тиймэрхүү жоохон бодол төрсөн. За энийг хүлээж авсан Касеён YouTube суугаас бас л одоо ингээд жоохон боож хөгш шахсан гэх юм уу. Юу яриад байгаа юм бэ? Яагаад ингээ худлаа ярьсан зүйл одоо л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Гаргаж байгаа хандлага тэр бичиж байгаа байдал, илэрхийлж байгаа байдал нь бол зүгээр л ердөөсөө хүн бишээ. Хүн яаж ийм аимшигтай байж чаддаг байна гэдэг зүйлийг бол гаргасан. За тэгээд тухайд яг энэ мэдээллүүд гарч байхад бол ар гэрийнхэн зүгээс шууд эсэргүүцсэн мэдээлэл юмнуудыг бол гаргаагүй. Тэрийгэ болохоор ээж нь сүлд сая яг одоо охин нь амьдарч байсан тэр гэрээг цэгцлэх хэрэгтэй байсан. Тэр гэрээс нүүлгэх хэрэгтэй байсан учраас бид нэр ингээд яг Ким Сухёныг мэдээлэл гаргаж байгаа үед нь шууд хариултал үзүүлж чадсангүй. Дээрээс нь сэтгэл зүйн тэр мэдээллүүдийг нь хараад сэтгэл зүй бие махбодын маш их одоо хэцүү байдалд байгаа учраас ингээд энэ чигээрээ байх бол аюу хэцүү байна. Тэгээд түрүүн бичлэгийн та хэд хэлжсэнчлэн эхлээд бол Ким Сэрун одоо болон түүний ар гэрээс Ким Сухён жүжигчнээс нэг л зүйлийг хүсчихсэн шүү дээ. Бурууга худлаарснаа хүлээн зөвшөөрөөд аль биесээр нээлттэйгээр манай гэр бүлээс уучлал хүсье гэж. За тэгсэн чинь нөгөө Ким Сухён болохоор тэрийг хүлээн зөвшөөрөхгүй уучлалт хүсэхгүй те зүгээр л өөрийгөө л өмөөсөн байдалтай мэдээллүүдийг гаргаад байгаа нь маш их хүмүүсийн дургуг хүргэж байна. За дээрэс нь те ингэж олон жил үерхсэн найз охиныхоо оршуулган дээр нь ирэхгүй байна. Тэр нь өөрийнх нь төрсөн өдөр байхад те хүн нас барцсан. Дээрэс нь өөрийнх нь төрсөн өдөр хоёр нь тавцчихсан шүү дээ. Тэгэнгүүт тэр өдөр ингээ стори оруулсан байгаа байхгүй амар их бэлэг фэнүүдээс авсан. Тэгээд thank you 감사합니다 гэд бичлэг оруулсан. За тэгээд хэд хоногийн дараагаар GD-гээ тэр нөгөө listening party гэд шинэ гаргасан цомгийнхаа одоо сонсож ингэж ойр дотныхоо хүмүүстэй хамт сонсож ингээ парти хийдэг тэрэн дээр хүртэл очиж гсэн байсан. Ямар ч хүн чанар алга тэ жоохон ч гимшиж байгаа зүйл алгаа ясан төрөөгүй хөөхтдээ үерхсэн бүр ингээ гимт хэрэг хийчгээд ямар ичтгүү юм бэ гэдэг энэ мэдээллүүдийг бол хүргэж байгаа. Ким Сухёны талаас одоо өөрийгөө өмөрсөн тэ буруу бас хүлээн зөвшөөрөхгүй тиймэрхүү хандлагатай мэдээллийг гаргангууд Касеёны зүгээс энэ зургийг бас гаргасан байгаа. За энэ болохоор Ким Сэруны гэрт дээгүүр аим урт хар подол гүмссэн доогоороо бол нүцгэн ингээд одоо аяг тав гуугаж байгаа зураг байгаа. Энийг яаж бас баталгаажуулж ийнэ гэхээр Ким Сэрун жүжигч маань 2020 онд нэг телевизийн нэвтрүүлэгт орохдоо гэртээ хоол хийж байгааг харуулдаг. Тэрэн дээр яг энэхүү галтоотой бол яг ижлэгэн байгаад байгаа. За тэгээд үүнээс гадна маш олон зураг бичлэг байгаа шүү. Чи энэ хандлагаа өөрчлөхгүй тэ уучлалт гоохгүй бол энэ бүгдийг гэр бүлийнхэн зөвшөөрлийн дагуу дэлгэх болно.
өнөөдрийн гаргасан энэ одоо дэлгэсэн зураг болохоор гэр бүлийнхэн зөвшөөрөл өгсөний дагуу дэлгэсэн байгаа. За эдгээр нотлох баримтуудыг дэлгээд байгаа шалтгаан нь ямар нэг одоо асуудал үүсэх гээд байгаа зүйл биш ээ. Зөвхөн гэр бүлийнхэн зөвшөөрсөний дагуу нотлох баримтуудыг дэлгэж байгаа. Цаана нь бол асар их нотлох баримтууд байгаа гэдэг мэдээллийг өгсөн байгаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор Ким Сэрүний одоо ар гэрийн талаас Ким Сохёноос хүсэж байгаа 5 одоо зүйлийг албан ёсоор Касеён YouTube сувгаар дамжуулан хүргэсэн байгаа. За тэгэхээр яг албан ёсоор 5 зүйлийг хүссэн гэсэн тэрнийхэн талаар та бүхэнд одоо уншаад орчуулад өгье. За нэгдүгээрт гэх юм бол Ким Сохён Ким Сэрүнтэй насан туршаагүй байх үеэс нь эхлээд үерхсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд албан ёсоор уучлалтгүй. Хоёрдугаарт болохоор голд медалист өнгөрсөн 3 жилийн хугацаанд үерхэж байгаагүй гэж худлаа ярьсныхаа төлөө уучлалтгүй гэсэн маань. Гуравдугаарт болохоор Ким Сэрүн одоо компани үүсгэн байгуулагч гишүүн гэдгийг хүлээн зөвшөөрөө. Бас тэрнийхэн төлөө одоо хүлээн зөвшөөрөхгүй байсныхаа төлөө уучлалтгүй гэсэн маань. Дөрөвдүгээрт болохоор 700 сая воныг нэхэмжилсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд уучлалтгүй. Тавд болохоор ар гэрийнхэн нь Ким Сохён болон тэрний харьяалагддаг Entertainment-аас албан ёсны одоо уучлалыг нь авахаас өөрөөр ямар нэгэн байдлаар хүсэж байгаа зүйл байхгүй гэдгээ мэдгдсэн байгаамаа. Хүн нэмээд Ким Сохёны талаас Ким Сэрүний аав руу болон гэд байнгын залгаад байна гэсэн маа. Тэгээд гэр бүлийнхэн зүгээс битгий ингэж байнга залгаад бай. Бид нэр өрдөөсөө ярьж ингэж уулзах сонирхол бол байхгүй. Байнга ингэж залгаад ах юм бол харин зүгээр өнгөрөөхгүй шүү гэдэг мэдээллийг бас ингэж Касеён YouTube-ээр дамжуулсан байгаа. За дээрэс нөгөө Ким Сэрүн жүжигчний талаар маш их худлаа цурхал, худлаа бичлэг, худлаа мэдээллүүдийг гаргаж харлуулж байсан нөгөө Ижинуг гэдэг ютубер байгаа штэ. Тэрийг бас эх 7 хоногт шүүхэд өгөх болно гэдэг мэдээллийг албан ёсоор өгсөн байна. Тэгээд хоёр талын мэдгдлүүд бол одоо яваад байгаа. Тэгээд Ким Сохёны зүгээс огт үерхэж байгаагүй гэж худлаарчсан бол үерхжсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд харин насан туршаагүй байхад нь үерхэж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо болтол тэр нь бас нэг төрлийн гэмт хэрэг учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаах гэж бодож байна. Дээрэс нь яг нөгөө захиа биччихсэн шүү дээ. Цэрэгт байх үедээ захиа биччихсэн. Тэр захиагаа болохоороо цэрэгт байх үедээ ингээд очиод тасан цогцоод явж исэн. Тэгээд өөрийнхөө бүх дотны гэсэн хүмүүс рүү ер нь бол захиа биччихсэн. Тэрний нэг нь л одоо Ким Сэрүн байсан. Түүнээс үерхжсэн болохоор тийм дотн байдлаар бол захиа бичээгүй гэдгээ мэдгдэл дундаа бас хэлсэн байсан. За ингээд өнөөдрийнхаа дугаарыг та бүхэнд хүргэлээ. Тэгээд дахиад ямар мэдгдлүүд гарах нь гэдгийг хараад та бүхэнд аль болох хурдан одоо мэдээлэл дамжуулахыг хичээх болно. Тэгээд анхаарал тавьж үзсэнд баярлалаа.